одоо хөгжөөд бүгд одоо гэр бүлийн хүрээнд одоо гэж хамгийн том чухал мэргэжлийг тийм байна. За дээрээс нас ээж аав нь одоо ажиллахгүйгээр бидний одоо за манай 2 дугаар ангийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн нийт 62 багш нараас 45% нь одоо 1-ээс 10 дахь жилдээ залуу багш ажилладаг. Ингээд 27% нь бол мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш ажилладаг. Тэгээ манай бүлгийн гол зорилго бол залуу багш нараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт мэдээллүүдийг төлөвлөж ирсэн. Өнөөдөр бид нэр тэргүүлэх багшийн мандат үйл ажиллагаагаараа бол 5 тэргүүлэх багш маань сургалт мэдээллийн үйл ажиллагаагаа түгээж байна. За ингээд энэ сургалт мэдээлэл маань 12 дугаар сургуулийн цахим сургалтын танхимыг ашиглан орон зайнаас үл хамааран сумдын багш нараа цахимаар оролцуулж байгаанаас онцлог байгаа. Энэ кейсийг оролцооны кейсийн үйл ажиллагаа яг хурлынхаа эхэнд энэ үйл ажиллагаа зохион байгуулдаг байгаа. За тэхийн тулд манай гэр бүлийн гэртээ гэхээр энэ одоо хүүхдүүд маань гэр бүлийн гэртээ юу хийдэг гэж зургаар хэлэх хэлсэн байна. Намайг Оюндэр гэдэг 12 дугаар сургуульд бага ангийн багшаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө жилээс эхлэн мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ ажиллаж эхэлсэн. Мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ ажилласнаар суралцахын өдрөмжөө шинжилэн судалж, хичээл сургалтандаа ашиглах, мөн бүлгийн багш нартайгаа хамтран сурагчдад зориулсан дасгал ажлын дэвтэр хэвлэн гаргасан гэх мэт олон талаараа хөгжих боломж нэгтсэн. За тэргүүлэх багшийн манлайлал үйл ажиллагаанд оролцож одоо маш их баяртай байна. За залуу багш миний хувьд багш нараас олон сайхан туршлагыг түгээн дэлгэрүүлж авч за сургууль хүмүүжлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна. За цаашид залуу багш бид нар арга зүй туршлага түгээн дэлгэрүүлж багш нартайгаа туршлага солилцсон ажиллах болно. Мэдээж онлайнаар ингээд бас авчдаг. За тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад эцэгчүүдийнхээ зөвлөлийг хэрхэн сонгохоо. За манай мэргэжлийн хөгжлийн бүлэг бол одоо багш нартайгаа маш сайн хамтарч ажилладаг. Хичээлийн жилийнхээ эхэнд багш нартаа зориулсан хөтөлбөр төлөвлөгөөгөө тулгамдж буй асуудлаа шийдээд за энийхээ дагуу өнөөдөр бол одоо мэргэжлийн хөгжлийн бүлэг бүлгийн тэргүүлэх зэрэгтэй багш нар одоо залуу багш нартаа туршлага арга зүйгээ түгээсэн юм сайхан ажил болж байна. За миний хувьд бол одоо эцэг эхтэй хэрхэн ажилдгүү тэднийхээ одоо дэмжлэгийг одоо хүүхдүүдтэй хэрхэн тусгаж амжилттай ажилладаг талаасаа ярьж таниуллаа. Заавалгын тул цэцэг юу хэрэгтэй байна? За манай 2 дугаар ангийн мэргэжлийн хөгжлийн бүлэг нь бол сурагчийг хөгжүүлэх, багшийг хөгжүүлэх одоо тийм үйл ажиллагаануудыг одоо тодорхой үе шат дараалалтай бол тогтмол зохион байгуулдаг. За үүний одоо жишээ нь бол судалгаат хичээлийг одоо нэлийн хэдэн сургууль дээр зохион байгуулж судалгаат хичээлийнхээ үр дүнгээр илтгэл бичин бас одоо улсын уралдаанд оролцсон байгаа. Энэ нь бол одоо багшийн хөгжилд илтгэлийг хэрхэн бичих вэ гэдэг тал дээр бас бүгдээрээ хамтран суралцсан. Мөн залуу багш нар бол одоо судалгаат хичээлд сууснараа, судалгаат хичээлийг зааснараа одоо тэдний арга зүй хөгжилд бол ихээхэн одоо архиц хөгжлийг авчирсан гэж бодож байгаа. Мөн дараагийн нэг үйл ажиллагаа нь бол бүгдээрээ 2 дугаар ангийн багш нар маань суралцахын зорилтоо шинжилээд одоо бүгдээрээ зэгцэлсэн байгаа. Мөн суралцахын зорилтоо зэгцээ зогсохгүйгээр үүнийхээ дагуу одоо даалгавар боловсруулж эрдмийн далай гэсэн одоо ийм монгол хэлний одоо бие даах ажлын номыг одоо гаргаснараа бас нэлээд одоо онцлог давуу талтай гэж бодож байгаа. Ойлголт айгүй хэцүү байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр энийг яахын тулд би айгүй сайн онл арга зүйг айгүй сайн хэрэгэлдэг. Тэгээ та бүхэнд юу өгсөн ба код өгсөн шүү дээ. За тэрнтэй адилхан бид нар нэгдүгээр аваад бүх юм шинэ эцэг маань шинэ